сайн байцгаана уу? Налах дүүргийн засаг даргын хамгийн газраас үзүүлж буй төрийн үйлчилгээг хаанаас хэрхэн авах тухай танилцуулга мэдээллийг хүргэж байна. Дүүргийн засаг даргын хамгийн газрын нэг давхарт гэрээгээ киоск машинуудаас дараах төрийн үйлчилгээнүүдийг хурдан шуурхаа авах боломжтой. Төрийн 35 төрлийн 103 үйлчилгээ, хувийн хвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээ, тоон гарын үсэг, автомашин, санхүү, эрүүл мэнд, гар утасны үйлчилгээ зэрэг бүх төрлийн үйлчилгээг авна. Тухайлбал иргэний бүртгэлтэй холбоотой лавлгаа мэдээлэл, оршин суугаа хаягийн лавлгаа, гэрлэлт, төрсний бүртгэлийн лавлгаа, үл хөдлөх хөрөнгө, авто тээврийн хэрэгслийн мэдээлэл, төрийн үйлчилгээний төлбөр төлөх зэрэг 200 гаруй төрлийн үйлчилгээ, автомашины татвар, торгуул төлөх, автомашины бүртгэлийн үйлчилгээ, техникийн үйлчлэгтэй холбоотой төлбөр тооцоо, түнчлэн цахилгааны тооцоо, усны төлбөр, сөөхийн төлбөр, дулааны төлбөр, интернет кабелийн төлбөр зэргийг киоск машинаас төлөх боломжтой. Банк санхүүтэй холбоотойгоор зээлийн төлөлт, дансны зарим үйлчилгээ, QR болон картын төлбөр, цахим төлбөр тооцоо, харилцаа холбооны чиглэлээр гар утасны нэгж авах, дата багц идэвхжүүлэх, интернет үйлчилгээний төлбөр төлөх, даатгал болон бусад үйлчилгээ, нийгмийн даатгалын лавлгаа, эрүүл мэндийн мэдээллийн үйлчилгээ, төрөл бүрийн лавлгаа тодорхойлолтыг авах боломжтой. Мөн түнчлэн дүүргийн архивын хилцээс гардаг архивын лавлгаа мэдээллийн төлбөр тооцоо киоск машинаар хурдан шуурхаа төлөх боломжтой. Энэхүү үйлчилгээнүүдийг авахд дүүргийн засаг даргын хамгийн газрын угтах үйлчилгээний ажилтан танд туслах болно. Налах дүүргийн архивд хөмрөг үүсгэгч 64 байгууллагын архивын лавлгаа хуулбарыг дүүргийн засаг даргын хамгийн газрын нэг давхарт байрлах архивын хилцээс авах боломжтой. Түүхэн баримтын хуулбар, малын А данс, хөдөлмөр эрхлэлтийн лавлгаа, бие маягт зэрэг архивын лавлгаатай холбоотой үйлчилгээнүүдийг авч олно. Архивын лавлгаа авах гэсэн. Сайн байна уу та? Дүүргийн архивын хилтэц 101 өрөөнд шиг мэрэгчлэнтэй орж уулзаарай. Сайн байна уу? Ямар үйлчилгээ авах уу та? Сургуулийн бие маягт авсан. За та төр зу сууж байгаарай. За би баримтаас архиваас шүүгээд өгье за. Хүнс худалдаа үйлчилгээний хилцээний 222 дугаар өрөөнөөс худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтөй холбоотой зөвлөгөө мэдээллийг авах боломжтой. E-бизнесмен худалдаа үйлчилгээ эрхлэх мэдэгдэл, дүүргийн нутаг дэвсгэрт аялал жуулчлал, үйлдвэрлэл эрхлэх төсөл хэрэгжүүлэхэд дүүргийн засаг даргын зүгээс төслийг хэрэгжүүлэхэд дэмжих бичиг, ус ашиглах эрхийн бичиг, ус ашиглуулах гэрээ, ус бохирдуулсны төлбөрийн гэрээ, согтууруулах хундаа худалдах тусгай зөвшөөрөл, согтууруулах хундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл, тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл зэргийг 122 тот өрөөнөөс авах боломжтой. Хүнс худалдаа үйлчилгээний хэлцээтэй тууш хургуулсан зөвшөөрөл авах гэсэн. Та 100 гар талын шатад агаад 222 тотод хүнс худалдаа үйлчилгээний хилцэн мэрэгчлэлтэн байгальмаа гэдэг хэмжээ орж уулзнаа. Нийгмийн хөгжлийн хилцээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шинээр үнэмлэх олгох, сунгах болон асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоолгох, хүүхэд урьдчилан авах холбоотой зөвлөгөө мэдээллийг авах боломжтой. Дүүргийн засаг даргын хамгийн газрын 214 тот өрөөнд иргэдийн өргөдөл гомдол хариуцсан мэрэгчлэлтэн байрлаж байна. Та өргөдөл гомдол санал хүсэлтээ өгөх, хариугаа авах зэрэг өргөдөл гомдолтой холбоотой зөвлөгөө мэдээллийг 214 тот өрөөнөөс авна уу. Сайн байна уу та? Танд юугаар туслах вэ? Би нэг өргөдөл гомдол өгсөн. Баруун талын шатаар гараад 214 тотод өргөдөл гомдол хариуцсан мэрэгчлэлтэнд жаналгуул гэж хүн байгаа.